Сайн байцгаана уу? Бид одоо Great Wall моторын Монгол дахь яг Яармагт байрладаг шоурум дээр ирсэн байна. За яг миний анд харагдаж байгаа танк 400-ийн 2 хувилбарыг бид Жингүнтэй хамт бид хоёр та бүхэнд тайлбарлал өргөх гэж байна. Яагаад энэ загварыг онцолж өнөөдөр ингэж тайлбарлах болсон бэ гэхээр энэ загварын хувьд яг манай Монголын зах зээл дээр маш өндөр борлуулалтайгаа зөвхөн Монгол гэлтгүй хятад болон бусад гадаадын зах зээл дээр ч гэсэн хамгийн өндөр борлуулалттай байгаа Great Wall моторын загваруудын нэг байгаа. Тэгэхээр яг ер нь яг юундаа болоод ингэж хүмүүс олноороо хошуураад байна гэдэг талаар бид хоёр та бүхэнд тайлбарыг хүргэх болно. За юуны дээр манай танк 400 High 40 гэдэг загвар маань Монголын гэлтгүй ер нь дэлхийд даяар одоо энэ глобалчлагдаад байгаа энэ хайбрид систем лөө глобалчлагдаад байгаа шүү дээ. Тэр тусмаа одоо ялангуяа Монгол шиг энэ эрсдэл суур амьсгалтай орчинд хамгийн төгс одоо хэмнэлтийг болон хүчин чадал гүйцэтгэлийг үзүүлээд байгаа машин бол манай яхахгүй танк 400 High 40 гэдэг загвар. High 40, High 4Z гэдэг яг одоо энэ арталт нь харагдаж байгаа нь бол High 4Z нөө тий. Тэнгуэл High 40, High 4Z гэхээр яг юугаар ялгаад болж байна? За энэ ерөнөөсөө хайбрид системийнх нь онцлог л болоод байгаа. За High 40 гэдэг нь бол бензин мотор хоёрыг цахилгаан мотор хоёрыг кардан голоор дамжуулж зэрэг хүч өгж ийн гэж ойлгож болж байгаа. Z нь болоод ирэхлээр илүү батарей нь илүү одоо хүч өгж ийн гэж ойлгож байна. Дотор нь орж үзье тий. За тэгээ. Тэгэхээр за би яг энийг бол одоо хятадд сая Бээжин руу явж үзэхдээ Бартад замынхын тестэн дээр бол туршиж үзсэн байгаа. За ингээд доторх салон эдрийн хувьд бол ерөнхийдөө мэдж байгаа. Тэнгуэл техник үзүүлэлтийн хувьд бас сайн мэдэхгүй байна л да. Тэгэхээр техник үзүүлэлтийн мэдээллийг бас өгнө гэж. Тэгээ техник үзүүлэлт нь за яг гаднах кузов за хэлбэр галбар хэмжээ дамжаах тэнхлэг хоорондын зай газар тэнхлэг хоорондох зай маань бүгдээрээ ерөнхий ижлэг. Нэг том ялгаатай зүйл нь энэ маань кардан голтой хойд тэнхлэг дээрээ чулаагтай. Нэгсэндээ хамаарах тэнхлэгтэй гэсэн үг байдалтай. Урдаа үл хамаарах давхар гартай. Z маань болохоор кардан гол гэж байхгүй болоод илүү цахилгаан редукторээрээ дугуйгаа эргүүлээд за энэ кардан голтой машинууд чинь мэдээж нөгөө нэг бодит хорооптой шүү дээ. Шатлсан хорооптой бол Z маань болохоор CVT хорооптой адилхан. Одоо энэ 3 үе дамжлагтай тийм CVT хорооптой адилхан төстэй тийм дамжуулах систем байдаг. Тэрүүгээр ялгаатай. За тэгээд манай танк 400-ийн High 40 загварын маань бензин мотор нь 2.0-тай турбо. За хойдолтой 37.1 кВц-ийн хүчтэй батарей байгаа бол харин High 4Z дээр маань болохоор адилхан 2.0-тай турбо дээр нэмэлтээр 59.5 кВц-ийн хүчтэй маш том батарей орж ирснээр ялгаатай байгаа. За яг танк 400-ийн маань гол онцлогуйц дотор салонд байгаа юм функцүүд нь юу? За гол онцлогуйц дотор функцүүд нь гэх юм бол за мэдээж золиочийн суудлын одоо массажны гормоос хулаад ambient light. Гэхдээ энэ дундаас хамгийн чухал юм нь за энэ батарейны систем байна. За энэ батарей маань өөрөөгөө халаадаг. Одоо хит хүүтэнд халаадаг. Хит халвал хөргөөдөг. За мөн тэгээд энэчнээсээ одоо батарейгаа одоо жишээлбэл одоо ажлын нэг 8 цагт хүн байлаа гэж бодоход өглөө орой ажилласаа тарж ирээд өглөө хэдэн цагт одоо батарейгаа цэнэглэх үү гэдгээ өөрөө шийдэж өгч болно. За хэдэн хувь болтлоо шийдэх үү гэдгийг бас энэчнээс шийдэж өгч болно. За энэ уртлын дэлгэц болон энэ хажуу талын хянах самбар энэ хоёр маань нэг нь 16.2 инч нөгөөх нь 14.3 инчийн ийм тоочтой дэлгэцүүд байгаа. За тэгээ энэгээр одоо голын дэлгэцээр бол машинаас удирдах болох бүх юм удирдана. За хөгжмөний систем болон халаалт тэргүүлтийн одоо энэ парны системүүд гэх юм бол за парны систем нь бол Германы алдартай Мали гэдэг халаан хөрөг систем парны системийг тавьсан байна. Хөгжмөний хувьд гэх юм бол энэ Harman гэдэг брендийн хөгжим байна. За одоо энэ Шчакны ард байрлаж байгаа энэ бөөрнхий эргүүлдэг энэ Шчакийг эргүүлэхлээр горимдуудаа шилжиж байна. За энэ танк 700 мөн болохоор нийт 7 төрлийн горимтой. За автоматаа нэлээ бараг 8 гэж ойлгож байна. За спорт гэж байгаа, цас гэж байна. За мөн шавар гэж байна. Элс гэж байна. 4 дугаар байнгын хөтлөгч мөн ус. За тэгээд эко спорт нормал гэдэг ийм 8 төрлийн горимтой. За энийг одоо зарим хэрэглэгч нар маань эсвэл ер нь бол машин ундаг хүмүүс маань тэр болгон энийг эргүүлээд яваад иж эргүүлэхээ мартаад идэг шүү дээ. Тэр үедээ ингээд автоматаар бас тавьчих бол энэ машин өөрөө ухаалгаар одоо ямар зам дээр явж байгаагаа мэдрээд тухайн горимлогоо шилждэг гэсэн.
хөгжлүүлээд хамтдаа яг Hi4 Z танк 400 ер нь яг ямар явдалтай юм бэ гэдгийг хамтдаа туршиж үзцгээе. Тэгэхээр жингүнээ Hi4 Z T Z болоод ирэхээр ямар хөө болчихж байгаа лээ. За Z болоод ирэхлээр T-гээс одоо илүү хүчтэй мөн илүү нөө цахилгаан зарцуулах чадамж нь илүү болчихж байгаа гэсэн. За T дээр одоо жишээлбэл дан цахилгаанаараа туулах километр нь 110 км байсан бол Z дээр 210 км бүхэл бүтэн 100 км-ийн зөрүүтэй илүү болчихж байгаа гэсэн. Мэдээж морины хүч болон мошох хүч нь хүртэл хамаагүй өндөр болоод ирнэ. За T-ийн морины хүч нь 408 морины хүчтэй байдаг бол одоо Z-ийн морины хүч болохоор өөр 864 морины хүчтэй болоод ирж байгаа гэсэн. За тэгээ torque буюу одоо мошох хүч нь хүртэл одоо илүү их болоод ирнэ. Танк 400 ер нь монголчууд хэр худалдаж авч байна? Танк 400 за манад яг GW Монголиагаас бол за бараг өдөрт нэг худалдаалагдаж байна. TZ хоёр нь юу нь ялгаагүй. Өдөрт нэг зарагдаж гэдэг нь их гэсэн үг үү, бага гэсэн үг үү? За ер нь бол өдөрт нэг машин зарагдаж байна гэдэг нь автомашин импортлагч компани болон одоо хувь хүмүүс тундаа бол маш өндөр үзүүлэлт гэж харж байгаа. Яагаад тэгэхээр за үнийн хувьд бол 100 саяас дээш үнийн дүнтэй байгаа шүү дээ. Тэгэхэд 100 саяас дээш үнийн дүнтэй худалдааг манайх өдөр болгон хийж гэнэ гэсэн. Тэгэхээр энэ тоо үзүүлэлт бол маш өндөрт орж байгаа. Тэгээ тиймдээ ч одоо манай GW Mongolia бол яг энэ хятад автомашин борлуулалтаараа Монголда номер 1-т бичигдэж эхэлсэн байна. Борлуулалтаараа авч үзэх юм бол энэ маань бүр топ 4-т ороод ирсэн байна гэсэн. Танк ундаг хүмүүсийн клуб гэж байна уу? Байлгүй яах вэ? Манайх бас сайхан танк клубээ бас үлгэдэж авсан. За манай Бодон трейдинг залуучууд бол манай GW Mongolia-гийн залуучууд хоорондоо эвсэн нэгдээд танк ундаг болон хаваал ундаг. Ер нь GW компани автомашинуудыг ундаг хөлгөлдөг залуучуудаа уриалаад гоё нэг community үүсгэсэн байна. Энэ үеийг бол зөвхөн бид нэр дан ганц клуб гэж харахгүй байгаа. Бүхэл бүтэн маш том бизнесийн community гэж харж байгаа бас. Тэр талаар илүү онцлог. T дээр бол одоо яг л манай 700-гийн системүүд ороод ирсэн байна. Z нь болоод ирэхлээр илүү бүр entertainment зүйлсүүд нэмэгдээ. За тэгээ дотор функцүүд нь одоо илүү ухаалаг болоод ирсэн байна. Одоо жишээлбэл би эндээс одоо ингээд хянахыг харуулвал хянах дээр одоо илүү бодит одоо юунууд дүрсүүд харагдаж байгаа гэсэн үг. Тэр энэ дүрсүүдийг дамжуулж байгаа гол систем нь энэ машин манай энэ Z маань болохоор өөрөө талдаа нийтдээ 10 ширхэг камертай. За 10 ширхэг камераараа энэ бүх ухаалаг одоо мэдрэгчүүдэд ажилуулахаас гадна радар системийг мөн нэмэлтээр давхар ажиллуулж өгч байгаа илүү даваа талтай болж байгаа. Тэгээд одоо энэ entertainment дэлгэц буюу мультимедиа дэлгэц дээр бас маш олон функцүүдийг нэмэлтээр оруулж өгсөн гэдгээр бас их T-гээс арай илүү одоо опшн сайтай гэж ойлгогдоод байна. Зөвхөн танк 400-тэй холбоотой хэрэглэгч нараас ирж байгаа фидбек бас юу байна? За саяхан нэг fun fact орж ирсэн. Одоо энэ танк 400-гийн Чернэлэн ягаан өнгө буюу үзмийн ягаан өнгийг хятадта албан ёсны дийлэрээс худалдаж авахын тулд зөвхөн тэр өнгө дээрээ дахиж үндсэн үн дээрээ нэмээд 10,000 вон төлжиж тэр өнгийг авах боломжтой гэдэг тийм fun fact орж ирсэн. Монголчуудаас бол T дээр бол одоо амар өгсүр газар тонн 200 кг-ыг чирээд явж хахад цахилгаанаараа л явдна гэж байгаа юм. Тэгэхээр TZ2-ын ер нь бол нэг ялгаа нь бас тэрэн дээрээ байгаад байгаа юм шиг байна. T нь илүү одоо нөгөө нэг чирэх чадвар сайтай тий. Илүү бартаа замд одоо зориулагдсан extreme off-road гэж ярьдаг шүү дээ. Extreme off-road илүү зориулагдсан машин бол Z нь бол илүү одоо нөгөө нэг cross country буюу хот хөдөө байнгын нөгөө наас цаашаа зорчдог хүмүүст тохирсон илүү хэмнэлттэй. За тэгээд бас нэг Монголд гарсан fun fact нэг гэх юм бол дүүн манай танкийг сонирхоод танк худалдаж аавна гэж шийдсэн байсан чинь ах нь манай танк хятад машин муу гэд жоохон дүүтэйгээ тэрсэлсэн байна. Тэгээд тэрсэлдэж жагаад эцсүүлдээ хоёулаа тусдаа танкийг сонгоод одоо ингээд танк клубын бас гишүүн болоод өөрсдийнхөө хувийн бизнесийг танктайгаа ингээд өдөр тутамдаа ашиглаад унаад явж гин гэсэн бас факт орж ирсэн. Нэг мэдээлэл уншижсэн чинь шинэ автомашин, ер нь автомашин худалдаж авж байгаа хүмүүсийн бараг 80 орчим хувь нь
За энэ машиныг би ер нь буцаага зарж чадах уу гэдэг дээр аявих бодд юм байна. Буюу одоо тухайн автомашин 2 дахь зах зээл дээр үн цэний хадгална гэдэг нь тухайн худалдаж авч байгаа хүмүүсийн хувьд аягүй чухал байгаа байхгүй. Тэнгуут танк автомашинуудын хувьд одоо та 4 гаруй жил одоо танк болон GWM автомашинуудыг зарж штэ тий. 2 дахь зах зээл дээр ер нь үнэлгээ нь ямар хах шүү. За 2 дахь зах зээл хүн болгон орж ирэхдээ одоо манахаас машин сонирхож орж ирж байгаа болон худалдаж авах гээд орж ирж байгаа хүмүүс бүгд ярьдаг. 2 дахь зах зээл танах гарч ирсэн үү ирээгүй юу? Бид нар бол яг энэ 4 жилийн хугацаанд 2 дахь зах зээлийг бидний оролцоогүйгээр өөртөө угаасаа гараад ирнэ гэж тооцоолж ирсэн. Тэр маань ч угаасаа хэрэгжиж эхэлж байгаа. Одоо жишээлбэл манахаас хаваал H9-ийг манахаас арай жоохон доогуур үнэтэй худалдаж авах сонирхолтой хүмүүс байна шүү дээ. Тэрийг 2 дахь зах зээлээс авъя гэхээр болдохгүй. Яг тэгэхээр заргаж байгаа хүмүүс нь одоо зарах нэгт сонирхолгүй байна. Хоёрт гэх юм бол одоо тэр нэг худалдаж амаар байгаа үнийн дүндээ өгөхгүй. Үнэтэй байгаад байна шүү дээ. Үнэ бариад байна гэсэн үг яг үнэ. Хаваалын үед тийм байхад танкийн үед бол одоо бүр 2 дахь зах зээл нь одоо өндөр байгаад гэсэн үг. Ялангуяа манай энэ танк 300 болон танк 400-ийн 2 дахь зах зээл бол маш эрэлттэй байгаа. Аль биесны дилерээс авсан машин хайгаад идэг. Ихтэй жоохон үнэтэй байгаад идэг тийм ээ. Тэгвэл аль биесны дилерээс авсан хүмүүсээс жоохон үн доогуур авъя гэд хайсан хүмүүс бол бас ер нь бишгүй маш их ажиллагдсан. Тэгээ бид нар бас нөгөө тооцоо судалгаа хийгээд манай машин хаагуур бас яаж борлуулагдаж гин авсан хүмүүс манаас хаагуур яаж борлуулах гэж байна гэдгийг бас судалгаа хийдэг байхгүй давхар. Тэр судалгаан дээр хараад үзлээр ер нь бол манай машинууд үнэ барих тал дээр бол ямар ч асуудал санагдсан. За дөнгөж сая Чингүн бит хоёр яг наард харагдаж байгаа танк 400 High Ford Z гэдэг загварыг хот дотор жолоодож туршиж үзлээ та бүгд бичлэг нь үзсэн байх. Тэгэхээр төгсгөлд нь Чингүнээс асуухад ер нь танк 400-г тодорхойлох 3 зүйл гэвэл яг юу байх вэ? За 3 зүйл гэх юм бол за миний яг одоо хэлмээр байгаа зүйл бол хурд хүч, дэвшлэл технологи, чанар гэсэн 3 зүйлийг хэлмээр.